Болдуугийн амралтууд холбогдох эрүүгийн хэлхийг хэлцээр шүүгдэгч амралтын 2019 оны 9-р сард Төв аймгийн Борноо сумын нутгаас нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны сэтгцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2-р жагсаалтад багтсан Дельта 9 тетрагидроканнабинолын агуулмж бүхий өвс нэршилтэй сэтгцэд нөлөөт бодисыг бодлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн. 2019 оны 9-р сарын 19-ний өдөр Хаавар дүүргийн 15 дугаар хороо Романы Мерседес сутганы 704 тот гэртээ нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны сэтгцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2-р жагсаалтад багтсан Дельта 9 тетрагидроканнабинолын агуулмж бүхий сэтгцэд нөлөөт урамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан мөн тээврийн эвсэлтэй 0.5 грамм жинтэй шавар нэршилтэй бодисыг хадгалсан гэмт хэрэгт холбогдсон. За шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгийн хилцүүлэх шаврыг шүүгийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр Дельта 9 тетрагидроканнабинолын агуулмж бүхий бодис болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд мөрдөн шалах нууц ажиллагааны магадлалаар хавцлыг тулгарсан баримтуудаар нотлогдж байхдаа шүүгдэгч амрахгүй сэтгцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн хадгалсан гэмт хэрэг үйлчилгээний бүрэлдэхүүн тооцоож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлээ гэж дүгнэлээ. Эрүүгийн иргэний шийдвэрлэх хуулийн 36-гийн 2-р зүйлийн 1-4 хэсэг 36-гийн 6, 36-гийн 7, 36-гийн 8, 36-гийн 10, 36-гийн 12, 36-гийн 13-р зүйл тус заасны удирдлага болгох нэг Монгол овог Болдуугийн амралтууд сэтгцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн хадгалсан гэмт хэрэг үйлчилсэн хямруудаар тооцсон. 2. Эрүүгийн засгийн ангийн 27-р зүйлийн 1-р хэсэг загснаар шүүгдэгч амрахгүй 2 жилийн хугацаагаар 2 халаар шийдэх гэсэн үг. 3. Эрүүгийн ангийн 5-6-р зүйлийн 3-4 хэсэг загснаар шүүгдэгч амрахгүй хамруулсан 2 жилийн халыг нээлттэй ойр байгуулах нөлөөлсөн юм. 4. Эрүүгийн ангийн 6-р зүйлийн 1-2 дахь хэсэг загснаар шүүгдэгч амрахгүйгийн цагдаа ойролцоон 28 хоногийг ял идсэн хугацаанд оруулан тооцсон. 5. Эрүүгийн иргэний шийдвэрлэх тухай 21-ийн 5-р зүйлийн 6 хэсэг заснаар эдгээр баримтаар хураагдсан гялгар утны хамт 2.8 грамм жинтэй үүсвэн дургамал 0.5 грамм жинтэй шавар мэдээллийг цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмц тасагт хадгалагдаж байгаа өгөөд эдгээрийн баримтыг прокурор мэргэжлийг оролцуулсан зохицуулны дагуу устгаж холбогдох баримтыг шүүгд эрүүлэхийг цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэж даалгасан байна. Энэ хэргийн хамт мөрдөн шалах нууц ажиллагааны магадлалаар ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуусах хэрэг тавсран үлдээсэн байна. Зовлон шүүгдэгч амрахууд авсан үеийн баталгаа гаргах Монгол улсын хилээр батлахыг хязгаарлаж тогтоосон. Оны 10-аас 29-ний өдрөөс тооцсон байна. Шийдэх тогтоолын амжилттай сонголтноор шийдэх болохоос шүүгдэгчний өнгөө шийдэх тогтоолыг гэрчшөөрөөд өөрөө гартаа авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давзаалагчид маань нийслэлийн эрүүгийн иргэний давзаалагчдын шүүгүүд гомдол гаргах түүний дээчдний улсын ялагч түүний дээчдний прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих хэрэгтэй болохыг дурдсан байгаа. 9. Шийдэх тогтоолд эрх бүхий этгээд давзаалагчид маань гомдол гаргасан эсэргүүцэл ицсэн тохиолдолд шийдэх тогтоолын бэлдийг төтгөлзүүр шийдэх тогтоол хуулийн өвчин төгөлдөр болох хугацаанд шүүгдэгч амрахууд авсан цагдаа ойрох тасан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосоогоо даргалагч өгч байна.